Тэгэхээр ганагийн сайн хэлсэнчлэн Дональд Трамп 2 дахь удаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод за түүнээс хойш анхны Аз твд хийж байгаа айлчлал болж байгаа. За та бүхэн санаж байгаа бол 2-7 хоногийн өмнө бас ойрхон дорнодын айлчлалтай байсныг бас мэдж байгаа. За Аз твд айлчлалын хувьд бол 6 өдрийн турш үргэлжилнэ. За тэгээд түрүүнд дурдсанчлан Малайз улсаас эхэлж байгаа. За тодорхойлбол Малайзийн Куала Лумпурд, Камбож болон Таиландын хоорондох эхийн гэрээнд гарын үсэг зурхын гол үйл ажиллагаатайгаар альчлалаа хийж байгаа. За хоёр улсын хувьд бол өнгөрсөн 7 дугаар сард гал зогсоох тохиролцоонд хүрсэн. За тухайн үед Трампын зүгээс тус орнуудын удирдагчдад за хэрэв энэ одоо мөргөлдөөнөө зогсоохгүй цааш үргэлжлүүлэх юм бол худалдааны хэлцээр хийхгүй гэж анхааруулсан байгаа. За тэгээ үүний үр дүнд дараах шийдвэр гарсан байна. За мөн Малайзад айлчилж байгаа бас нэгэн шалтгаан бол Зүүн Өмнөд Аз буюу ASEAN-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор байгаа. За үүнээс гадна мэдээж Япон, Бүгд найрамд Солонгос улсад айлчлан, за Япон улсад ажиллахдаа албан ёсоор ажил үүргээ одоо саяхан албажуулж хүлээн авсан. Японы түүхэнд хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Такаижи Санаитай уулзсан. Мэдээж тэдний хэлцэх гол асуудал бол тариф хэлэлцээр байгаа. Түүнийг эцэслэх асуудал байгаа. За Бүгд найрамд Солонгос улсын хувьд бол ерөнхийлөгчтэй уулзалт хийн. За мэдээж худалдаа болон аюулгүй байдлын асуудлууд хэлцэх байртай байгаа юм байна.